Тэр чинь тэгэл ерөөсөө өмсөн 3 4 юм хийчих واخхой. Зөв. Дулаан алдагдлыг хэмжих хэцүү юу? Амархан. Нөгөө камера аваачиж үздэг юм биш үү те? Камера аваачаад одоо ингээд сэрүүхэн гадаа сэрүүхэн болоод дотор дулаахан байх үед ингээд яг дулаан чинь ингээд гождөг байхгүй. Бас юм бэ. Одоо бас гамбаа болохоор айл бол пассив хаустай болох гээд үзэдэж штэ. Гэтэ нөгөө пассив хаус болохгүй одоо хүснээс хамаагүй удаан явж байгаа штэ тийм үстэй те. Тэрний гол шалтгаан нь одоо цахилгааны өөнд дэндүү хямдхан байгаатай бас холбоотой байх гэж бодод байгаа байхгүй юу? Тийм байна. Тийм тий. Тийм байна. Их олон шалтгаан байна. Бас идэвхтэй оролцохгүй. Тэр яг уу. Айн. Юуны их олон шалтгаан байгаа хуу. Би ч идэх муутай тэгээд. Гүй ямар санда пассив гамбаа гэж явж байгаа. Их олуулаа үзэж байна л да. Уул нь бол ингээл энэ тэнд баахан бариад янз бүрийн үүсэл, community юмнууд үүсэл яваад. Тэгээд яг үүндээ нэгдүгürt хаал бол хаан нүүрс бэлэн. Хямдхан. Маш бөгнөгөө өнтер аваад өгч шүү дээ. Тийм. Тэгэхээр ихэр чи хэн тийм хэмнхийг бодох вэ гэдэг тий. Тий. Тэр нэг хамгийн том тэглэр шүү. Тийм ээ. Тий. Тэгээ цахилгаан эрчим хүч бас хямдхан байгаа нь үү. Одоо энэ Азийн бүс нутаг дотор манай хамгийн хямдхан. Тий. Аюу хямдхан тий. Тэр бас нэг шалтгаан байна. Өөр одоо бас бүрэн танигтаагүй тий. Олон жил явж байгаа ч гэсэн нэг бүрэн таниулах ажлыг бол дөрөвтэй хийж чадахгүй. Тэр бас сул байна. За дээрэс нэмээд энэ нөгөө уламжлалт тэр консерватив болсод гэдэг юм одоо монголчууд бас тий. Тийм найдвартай юмдаа одоо өвөл гэдэг чинь тоглоом биш шүү дээ. Өвөл бол шууд өвхөө амьдрах уу гэдэг асуудал тулгарч. Тийм учраас тэрэн дээр эрсдэл үүрч янз бүрийн юм турших гэдэг юм уу. Ихээс өмнө нөгөө нэг найдвартай гэдэг талаасаа. Тийм учраас гадаа нэг 2 портер нүүрс байхад би өөхгүй гэдгийг мэдээд байгаа. Тэр учраас тэр найдвартай юм руугаа тий хамгийн хямд өгөөд найдвартай юм руугаа л анхаарлаа хандуулж. Тэр учраас нөгөө тий одоо нөгөө ийм гоё ногоон эрчим хүч энэ гэдэг юм руу өнгөж нэг харчаал хагас ойлгочоол тэгэл орхичод байна л та. За тэгээ сайн байцгаана уу? Ямар ч монтажгүй явах цөөхөн подкаст нэвтрүүлэг маань хэлэхэд бэлэн болсон байна. Сайн байцгаана уу? Өнөөдрийн зочин маань миний маш юу гэх юм бэ? Хайртай найз гэх юм бас жаахан эйгүү энэ тэгтээ миний хүн тэгтэг бас Японд төгссөн олон жил Twitter дээр бас одоо найз байгаа гамбаа ахмаа ирцэн байна. Гамбаа ахмаа одоо пассив гамбаагаар гамбаа гэдэг нэрээр алтартай пассив хаусыг олон нийтэд түгээхийн тулд явж байгаа хүн байна. Сайн байна уу? Ирсэнд баярлалаа. За урсанд баярлалаа. За юуны өмнө одоо пассив хаус гэж би одоо таныг дамжуулж олон мэдээлэл авсан хүн байгаа хгүй. Гэхдээ ихэнх хүмүүс пассив хаусыг мэдэхгүй байх гэж бодод байна л та. Тэгээ пассив хаус гэдэг чинь одоо юу илгээ гэдэг нь товчхон яриад хөө. Тэгээ бид нэр пассив хаус гэдэг ярьсаар бас олон хүн ядаж нэрийг сонсоод асчлаа тий. Тэр бас их давуу тал. Англиад бол юу гадаад үгүй баг л нөгөө гомой маш гэдэг. Ингэдэг байсан бол одоо бол ерөөдөө нэг тийм байшин байлгах яриад гэдэг мэт болсон. Тэгээд тэр талаасаа бас нэг дэвшил юм тал гэж бодож байна. Бас байшин гэдэг өөрөө бол 90-ад онд Германы эрдэнэт бисгч нар бодож олсон тийм нэг байшин арга байхгүй. Зөвхөн нэг тийм арга гэж бодож хэрэгтэй.
байшин яаж бариул те хамгийн их оптимал хамгийн өндөр эрчим хүч хэмнэж хамгийн дулаахан байх вэ гэдэг. Энэ аргачлалын нэр том яа. Тэгээд энийг хийснээрээ тэгвэл тодорхой хэмжээнд болцсон байгаа бол энийг шүүж хэмжиж байгаа. За эндээс дэш нь пассив гэж, энэс дэш нь доош нь лоу энержи гэж гэдэг юм тодорхой бас тийм шалбартай. Тэг хамгийн дээд юм одоо оргил дээр байж байгаа юм пассив хаус гэдэг нэрлэлчээ гэдэг. Дулааны алдагдал багтай. Одоо тэгэхээр эрчим хүч болон тийм одоо нөгөө дулааны их үүсвэрийн зарцуулалт багтай гэсэн үг шүү дээ, тийм. Яг зөв. Пассив гэдэг чинь одоо юу яг пассив гэдэг чинь идэх муутай идэхгүй гэсэн үг шүү дээ, тийм. Юу ч хийхгүй байл гэсэн. Тэг юу гэсэн үг хэрэг нөгөө бид ч нөгөө халаагуур тавиал нөгөө фөргүүр тавиал энэ тэмдэг ингээд бас тоног хөрөмж тавиал ингээд явдаг нэг хэсэг үе байлаа шүү дээ. Одоо 2000 он ч гэдэг юм уу 1900 он ч гэдэг барилгын нөгөө хөгжлийн үе шатанда 19-р 100 өдрөд бол бид чинь чулуугаар машин барьж агаад голд нь томоогчийн зуух тавьж байгаа хөгждөг. Тэгээд тэндээ асар их төлөвлөлдөг байсан. Тэгээд сүүлийн үед барилгын технологи хөгжөөд янз бүрийн одоо халаалт хөнгөл цахилгаан шийдлүүд гараад ирэхээр газ мас шийдэл гараад ирэхээр төрөл бүрийн бас нөгөө тоногдлууд энэ дээр тавиад зарим үедээ халаагаа зарим үедээ өөргөө үлээлгээд сурвуулаад гэдэг юм тоногдлоор зодддаг юм нэг байлаа шүү дээ. Байшингийн иргэн тоорлог нэг өөр тоногдол ингээд тавьсан тийм. Тэгж явсаар байгаад тэр бас их өрчим хүч их зарцуул. Тэгээ явсаар байгаад ер нь бол ямар ч хэрэгтэй юм бэ гэдэг ухаад үзсэн чинь энэ ер нь байшингийнх нь элементүүд нөгөө тийм бид нар ингэж дугтуу гэж ярьдаг. Байшингийн одоо иргэн тоорлог байж байгаа хам шалан дулаан их алдаад байгаа юм шүү. Энийг зогсоочвол ер нь яв болох ингээд үдсэн хүмүүс байгаа байхгүй. Тэгээ үдсэн чинь үнэхээр доктортой байгаад байсан. Тэ цонхоор нар орж ичгээл тэгээ тэрийг алдахгүй байгаад температур ингээд тогтмол байгаад байхгүй. Тэгвэл энэ чинь пассив арга юм биш тэгээд. Тэгээ тэр арга нь пассив байшин. Зөв. Нэр том нэгтэл багхгүй да. Юу ч хийхгүй. Одоо сенсч тавихгүй бараг тэ. Халаагаар тавихгүй, хөргөөр тавихгүй. Өөрсөө байглаараа нарны одоо тусгал, салхины хүч тэ одоо бүх юм газрын гүний одоо дулаан гэдэг энэ бүх юмыг ерөнхийд нь байгалийн байгаа байдлаар бүлээд авчи. Тэгэхдээ тэр нь хүний амьдрахад айд тогтоо орчин бүрдүүлэх үс чиглэлийн тогтоо. Тэгээ урагшааруулаад хойшааруулаад ямар байх вэ гэдэг ингээд янз бүрээр үтсээр байгаа гарч ирсэн арга нь болохоор пассив байшингийн арга баггүй. Маш сайн цонх хийгээд тавьчихна. Тэр нь цонхоор нар орж ирэл байшин дотор шингээл тэгээд тэр нь өөрөө ингээд нөрдийн одоо хүн амьдрахад айтайхан температур үсгээл байх арга баггүй. Зөв. Манайд их тохиромжтой санагдаад байгаа. Тэгэхээр бид чинь нөгөө нэг 100 хандангаас арахандаа салж амжаагүй. 19-р зууныхаа аргаар явж итэл. Одоо дараад нь баахан халаагуур хөргүүр гэдэг нь орж ирчихсэн. Манжилдж шít одоо ерөөсөөр зах дээр яваад очихоор барилгын энэ цайн тэр цайн гэсэн төрөл орон юм. Тэр болгоныг алгасах боломж байгаа байхгүй биднэрт. Алгасаад пассив гээ хийчих юм бол нэг удаа сайн нэгээд ав. Тэгээд насаараа тэгээ мартчих гэсэн. Тий, насаараа дулаахан амтэр тий. Дулаахан тий бас сэрүүхэн. Тий. Энэ арга үеийн айтайхан биш үү гэдээ бид нар бас судлаад тэгсэг яваад. Тэгээ Монголын ер нь цаг орчин ямар байдаг юм бэ гэдэг ингээд үзээд Монголч бас айгүй хүйдэх байхгүй. Өөрөө мэдчихс Токио бол яг хөө сэрүүхэн гэхдээ хасах 40 мөч хүрнэ шүү дээ. Тэгэхээр инхээр яадаг юм бэ гэдэг туршсан хэмжээд үзсэн чи бас болох юм зэг. Зөв. Одоо би хэцүү хэлээ. Өнгөрсөн жил үгүй 2 жилийн өмнө танад очиж үзсэн шүү дээ. Танай гэрт. Танай гэр чинь пассив хаус. Тийм, манай хол пассив хаус. Ерөөсө төлөхгүй нөгөө юунд авахгүй цуслан юм те хаус байгаа. Төлөхгүй тогч залгаагүй шүү дээ. Харин тий? Тогч залгаа. Зурагт үздэг те. Гэтэ. Зурагт үзнэ. Интернеттэй зурагттай жижиг нарны төлөвтэй байхгүй. Тэгээ яасан бэ гэхээр ингээд би өөрөө бас физик ч юм байхгүй. Бас уулаас ерөнхийдөө физикийн талаар маш нэлээд үнцгий судалсан. Тэгээ физикийн ухааны үлээр бол яадаг вэхээр бүх юмыг тооцож болох хэрэгтэй. Физикийн одоо байгаль явж байгаа бүх үзэгдлийг тооцох. Тэр тооцоолсон програмын дагуу ингээд харахаар дотроо ингээд миний аяд тухтай температур буюу 18-аас те 25-6 градус хүртэл температуртай байлгахын тулд
ямар шохон мэдээж гадна цас оруулаад, бороо оруулаад ингээд бүх нөхцөлийг өгөө. Тэгээд дотор талтай байж байгаа температур ингээд доктортой байлгахад ингээс тооцоо хийдэг байхгүй. Тэгээ үзэхэр болоод байгаа байхгүй. Үн чи янзтай байна. Тэгээд би яас имийг яаж мэдэх вэ гэдэг. Амаа илүү дулаалцсан. Одоо шууд тооцоогоор 40 см-ийн дулаалгатай байгаад цомхог нэг хэмжээтэй ингээд байж би 60 70 мал ингээд дулаал хайцсан байхгүй. Бас юм уу. Онгоо мэдхүү. Онгоо мэдхүү те. Ер нь бол дөөшиг болондаа гэдэг онгоо гэдэг мэдхүү. За. Сонсноо. Ер нь бол тэр найдвартай гэсэн үг байхгүй. Айлва ер нь тэгдэгтэй. Тэр ер нь бол дулаалга бол ингэж таардаг даа гэж бодоход 60 70 см дээвэр дээрээ 70 см-ийг хайцсан. Тэгээд үйлдэж байгаа. Тэгэхээр догаа тасч яж чад ингээд хараад ахаар дотор талын температур бид шиг ингээд их сургуультай хамтардаг учраас маш их температур мэдрэхшүү тавьсан. Тэгээ хараад ахаар нэг 16 5 галбуу гал. Хүн байхгүй л гэж. Тэгээ бид чинь 2 3 жил туршаад энэ зүрээр үзчихээд хамгийн оптимал загварыг сонгосон юм. Тэгээ тэр Өөртөө байшин байна. очдөг тэр байшин дээр чинь бид айж болох бүх сайн аргуудыг хэрэгэлсэн байхгүй. Тэгээ сайн аргууд гэх нь ерөөсөө байхгүй. Ерөөсөө сайн дулаалгал гэсэн үг шүү дээ. Өөр одоо нэг сонирхолтой юм ховрын юм авчирч тавих гэсэн байж болох. Бүх юм болж шүү дээ. Тэгээ ийм гайхалтай амархан арга байж хань бид нар яагаад галт хүлээж байгаа юм бэ гэдэг өнцгөөс нь би энийг байн харж яваад ингээд ярьсараа байгаад ингээд өглөө өгөн болцсон. Хүн болгонд үгүй галт хүлээж яах гэдэг юм бэ гэдэг юм а ярьдаг тийм. Зөв. Амьдралын маань одоо тэгээд сүүл ахс ингээд явчлаа. Хизээ пассив хаустай яасан учирсан бэ? Тий 15 он шүү. Архитектор. Манай архитектор байсан. Тэр Наганокэнд пассив башин барьсан гэдэг надад ярьдаг байхгүй. Тэр юу юм бэ гэдгсэн чинь. Өстө Наганооч нь үйл амар хөт. Цастай тий. Тэгээд Монгол гэр шиг юм бүрэнхий башин бариад тэгээд пассив хаус стандарттай барьсан юм. Тийм ямар стандарт гэдэг Япон технологи нөгч наа чинь чи судал гэдэг надад нэг линк өгөөд. Тэгээ үзсэн чинь үнэхээр боломж юм бичсэн байдаг. Тэгэл тэрнээс хойш ерөөсөө идэвхтэй шууд хагас жилийн дотор судлаа. Тийм үү. Тэрнээс өмнө юу хийдэг вэ? Би чинь одоо энэ бол барилгын инженер шүү дээ. Зам гүүр. Зөв. Барилгын инженер байхгүй юу та. Барилга би чинь Токиод бас 8 жил барилгын компанид ажилласан. Хойдоо яг их барилга буюу одоо гүүр өрөөл. Тэгэл Добоко юм биш үү? тэр шүү дээ. Одоо нөгөө 15,000 м3 бетон цуцгацсан байдаг шүү гэж. Бетоны нөгөө даамал. За. Тий. Тэр мэрийг хийж явсан шүү дээ. Добоконо гимбакан токсан юм биш үү? Тэр шүү дээ. Зөв. Тэгээд барилгын талын ерөнхийд зөв ойлголттой. Яг нэг Daiwa House гэж компани байдаг. Тэр сүүлдээ Kyushu Apple гэдэг нэг яагаад нэр чигээд. Тийм хаусны чиглэл амны орон сууц өндөр барилгын чиглэлийн евро сүүлийн бараг 5 жил тэр компанид ажилласан байхгүй. Тэгээ Монголд ирээд явах. Их барилга янз бүрийн ажил хийсэн. Тэгээд одоо энэ пассив хаус руу орсон нь 2016 болж байна. Зөв. Тэгээ Наганоогийн тэр барилгыг анхаараа. Тэгээд тэрнээс хойш чинь тэгэл төрсөн судалгаа хийж зөндөө явсан. Герман боллаа, тэгэл Хятад руу явлаа, Япон архитект очоод үзсээр. Тэгээд ерөөдөө аль болохоор нэг үнэтэй болох гэдэг. Тэгээд хурын болохоор жилийн 3 дахь хуршилтэй ловыг төрхтэй гэдэг нарийн ширээ юм чинь Монголд баг байдгүй. Тэгэл гаднаас авчрахаар л ингээл бараг л онгоцоор авчрахаар бол айгүй үнэтэй бол гэсэн. Яаж энийг хямдруулах вэ? Яавал энийг одоо иргэдийн те зөвхөн хүртэл болох вэ гэдэг тал дээр сүүлийн баг 10 жил юм уу та тасалбар ажиллаж байна да. Одоо ерөнхийдөө бол чинь олж байна. Ерөнхийдөө за ингэх юм байна да гэдэг. Одоо л гадарлаж байна. Зөв. Бас нөгөө одоо нөгөө хүмүүст тэ таниулах үүднээс одоо Сүхбаатарын талбай дээр Алтан цагаас Сүхбаатарын талбай дээр биш нөгөө Төв шуудагийн тент тэ жижигхэн пассив юугийн хайр цаг
За алтан загастай тий. Өгөлжөөч гэсэн штэ харсан хүмүүс зөндөө байдаг баг. Тэгээ тэр чинь нэг юм болсон шүү дээ. Яг нөгөө мэдээж энэ байшин гэж яах гэж бариад байгаа гэхээр утааны эсрэгэл ажил хийж байгаа зэрэг тэр баггүй юу. Энэ утаа яагаад гараад байгаа юм бэ гэхээр ганцхан үйлрээр хариулах юм бол дулаан алдаад гараад байгаа маа л гэсэн. Яагаад дулаан алдаад байгаа юм бэ гэхээр бид нэр дулаан алддаг юм гэдгийг бүхний дээр ойлгохгүй л байгаа. Ерөөсөө нэг жоохон дулаалаад нэг дулаалагч хийхдээ стандартаа нэг наадын гэсэн гээд адаар хөөс нааж бол одоо дулаалагч зогсож учраас за би юм халаагаар тийм бойлер гэдэг ингээд явчихдаг. Тэр их чинь хэрвээ сайн учрыг нь болоод илүү сайн дулаалаад одоо бидний заадаг сургалтаар илүү сайн дулаалаад тахсан бол нөгөө халаагуурын чинь хэрэгцээ хэмжээнүүд олон жижиг. Жижигсээр бодох байхгүй шүү дээ. Тийм шүү дээ. Тэр цэгийн хүртэл явж байгаа байхгүй. Халаагуурын хэмжээ жижигхэн болжсэн бог байхгүй. Яг тэр моментыг олох хэрэгтэй. Тэгэх юм бол та яг хүн тийшээ очиж чадахгүй, танах шиг болж чадахгүй те. Тэгсэн тохиолдолд төлөө яах вэ гэхээр ердөө үед 9 сар өнгөрөөгөө 9 сарын сүүлээр бид нэг гал зохтон нуцтаад эхэлсэн. Тэр нь ядаж 10 сарын сүүл бол хойшлох тийм байна. Тэгэхээр чинь нэг сар очиж байгаа. Тэгээ 3 сард одоо зогсоочдөг тий. Тэгэхээр бүтэн нэг сар ийм утааг хожно гэж бас том юм шиг байна. Тийм бай. Тэгээ тэрийг сайн хийгээд байх юм бол 12 сар. 12 сар сүүлдээ бүр 12 сарын нөгөө оргил ачаалын үеийн тэр момент хүртэл бид нар гал халаах тухай ерөөсө бодгоо байж гэнэ гэдэг чинь маш том даваа тал болдог. Одоо нөгөө галлах гэж байгаа хүн дэж тэр галлуулж байгаа бид нар ч гэсэн утагдж байгаа бид нарт ч гэсэн маш том даваа тал болдог. Тийм учраас энэ ойлголттой ерөөсө физик гэдгээс ч юм уу тэгж нэгтэй үнзгэрүүлээд хүндрүүлээд хэрэггүй энгийн байдлаар хүмүүст ойлгуулъя гэдэг энэ модын болдоо гэж залуу байгаа. Энэ аюус хэвлэн тэгээд ирээд гисэн байхгүй. Биш та тэр басаас яриад энийг яг бүргээд надад ойлгуулахар ихлэ тайлбарлаад хэлээ. Тэгээ би нэг 10 минут нөгөөс онлоо ярихгүй. Тэгээд ойлгохгүй. Бүр энгийн жишээ байхгүй маа даа. Ойлгоо. Тэгсэн чинь зүгээр тийм жижиг өргөө авчдаг үзүүлэлт хийгээд хүчэлдөө. Гэхгүй. Тэгэхээр гинт юм боц. Хүч нэрээ тэгж болох юм биш үү? Тэгвэл алтан загастай байшин тавиад алтан загсыг нь дулаахан байгаа гэдгийг үзүүлээд явчихъя тавилаа. Нөгөө тэгээд тэр ажлыг хийсэн баггүй юу? Зөв. Одоо нэг болтоодоо хийж хэлсэн биз дээ тий. Модын болдоо гэдэг сэрлэн залуу. Яг гэхдээ тэр маань өөрөө яг уу зарим хүмүүсийн чихэнд хүрсэн юм шиг үлээ. Энэ яагаад алтан загас ингэ болж байхад бид нар ер нь нөө хийгээд ингээд халаагуур хайгаад яваад тийм бэ гэдэг. Гэтэл зарим их хүмүүс хүрээгүй. Тийм. Нэг л жоохон буурлалсан дээр намайг нэг нарны төр зарж байна. Хийх юм олж чадсан бас л нэг тий. Хүмүүс явж яана гэж хүлээж авсан юм шиг байна. Тийм. Яг нөгөө би чинь зуулзаад нөгөө өвлжин бас хас 20-30 градус суулаад ингээд байж хад талбай дээр зогсоод тайлбарлаж яхад ганц хоёрыг сонсох хүмүүс донд санаа авах хүмүүс байна. Ерөнхийдөө дийлэнх нь өөрөө бас л нэг тэ амтны тамлах сэдэм гэсэн юм байна. Зовоод өнгөрсөн байна. Тэгэхээр нөгөө манай ихэд болдоо мань гарч ирэнгүүт те тэрийг ингээд гоё тайлбартай ингээд олон нийтэд те. Тэрийг олон үзсэн юм шиг. Мэдхийн үед мэдээд байгаа. Тийм. Би бас тэргээр мэдчихсэн шүү дээ. Пассив хамаас нөгөө алтан загас өнөө нэг нөхөр гэдэг ингээд гурван хэлэхэд одоо тэр яг юуны учир бид нэр хийгээд байгаа юм бэ гэдгийг зөв. Ухаж харж ийж нэрээ тийм байсан юм уу гэтэл одоо явах дутаад байна л та тийм. Тэгээ одоо нөгөө таны хийж байгаа ажил шууд энэ агаарын бохирдолтой холбоотой тийм үү? Тэрийг шийдэх нэг арга байна шүү дээ. Тэгэхээр одоо нөгөө сая хэд хоног Twitter дээр одоо X дээр бас нөгөө шинэ гишүүдтэй уулзч явж байгааг нь харагдсан баггүй юу? Гэтэ нөгөө хүмүүс чинь ингэдэж штэ. Энэ утааг шийдээд өгөөч тий. Утаа одоо төгсрлийг шийдээд өгөөч гээд. Шийдээд өгөөч гэсэн хүмүүс нь нүүрсээ түлж идэг. Шийдээд өгөөч гэсэн хүмүүс нь машин бариад явж байгаа штэ. Яс юм үнэ тий. Энэ дэр айгу том асуудал байгаа гэж би үзэж байгаа байхгүй юу?
хин нэгэнтэй би бол ерөөсөө хүүхдийг сургуультаа машинаар зөөмөр. Тийм үү? Би бол арай үнэтэй цахилгааныг ашиглахгүйгээр нөөсөө төлчимээр. Тэгсэн хэрнээ одоо нөгөө цэвэр агаарыг хүсээд байна. Төвчрэлгүй замыг хүсээд байна, тийм үү? Таг болоод байл гэж байна. Тийм, тэгээд эн чинь одоо тухайн төлж байгаа хүн, тухайн машин барьж байгаа хүний одоо иш гэх юм уу те ойлголт бас ойлголтоос үүссэн үйл хүлээгдэт нь шүү дээ тий. Тэгэхдээ эн чинь бас иргэний одоо нийт маш олон массыг хамарсан одоо салбар гэдэг чинь улс төртэй шууд холбоотой яагаад гэх юм бол тэд нар саналыг өгдөг болохоор тэрэн дээр айгу хэцүү санагтаад байгаа хгүй. Тэгэхээр одоо улс төрчтэй одоо гишүүдтэй яаж ажиллах гэдэг. Яг тийм л яг аргагүй томоохон бас нэг Японд сэтгэлгээр явж байна тий. Япон бол яг нөгөө тий сэтгэлгээний төвшөнд нэлээ хамтаа ажиллагаа ч гэдэг өөрсдөө өөр нийгэм дотор өөрийг аюул сайн ойлгодог улсуудын хэсэг үлэг улсууд учраас тийм хурдтай хөгжсөн байна шүү дээ. 60-аад оны үеийн тэр Шинжику экийг харсан байна. Тийм. Би хөгийн байсан тий. Шавартай. Манай жишээ шиг л байжсэн билээ шүү. Тэгээ одоо тэр Шинжикуг харахгүй тий. Тэс нөгөө аюул хурдтай хүмүүсийн нэгдэл учраас хурдтай нөгөө зөв юм олоо явуулна шүү дээ. Манай болохоор гарах өөр харцтай. Ер нь бол би тэгээ би тусдаа мустаа гэдэг байсаад индивидуализм байдаг юм явцсан тэгээд тийм хүмүүсээс одоо жиг алт төлөхгүй болчиход манай хутаг болно гэх юм бол өстой бусад нөгөө 3 сая 599,999 хүнээ хардаад хэвдэж шүү дээ. Би галт төлөхгүй гөрөж яхад энэ 3 сая 599,999 галт төлж яхад би хараа ганцаараа галаад тавьчих. Тийм. Тэгэхээр их хурл дээр явж байгаа тэр засгийн газрын мөрийн хөтөлбөр гэж нэг юм батлагдаад батлагдах гад байсан одоо өндөр батлагдж байна. Энэ дээр нь жоохон тусгуулах санаануудыг нөгөө бид нөгөө мөрийн хөтөлбөрийн олоо харсан чинь заах юм тарамдсан энэ ногоон шилжилтийн бодлого гэдэг энэ тэнд ингээд бас л хийр гэсэн юм яваад ах шиг байна. Бидний сөнгөтөд нийлээд юу яа. Энийг боддоор зоригтой ингээд алтан зарсны байшингийн томсгсон хөлбөр гэдэг юм уу? Нэлээд олон нийгмийг хамарсан 500 эсвэл одоо хороолоор 1000 айл төр энэ эксперимент туршилтыг эрүүд гарна л да. Энийг хийя. Бүх мөнгө тийш шахаж хийя. Бүх одоо боломжуудад тийш авах хийя. Тэгээд энэ дээр ингээд гарч иж байгаа шийдлүүдийн сайн муу талыг явж хэлцээ. Ямар талаас яаж өгсөн. Яавал одоо бид нар энэ автомат төрний салхи ингээд хорцгоор гэдэг юм. Ногоон шилжилтийн хорцгоор гэдэг клуб байгуулав. Одоо энэ нэг орчин үеийн ярьдаг, дулаан ярьдаг, энэ басив ярьдаг энэ олон улсын дотоодын янз бүрийн байгууллагууд бүгдийг нэгдсэн. Тэгээд өргөгч бариад за энэ дээр ингээд ойлгоод дэмжиж ажиллаач гэдэг. Янз бүрийн хөрхийг зорьсон. Тэгээд тэд нар нөгөө засгийн газрын мөрийн хөтөлбөрт оруулж өгөө. Засгийн газрын өөрөө ирэх 4 жил утаанаас сална. Мэдээж утаанаас салгасан хүн бол баатар болно шүү дээ. Тэр баатар болох одоо эрхэн купоныг гартуулж байгаа байхгүй. Ингэж хийвэл олон оновчтой болно гэдэг бид нар олж хараад санаагаа бичээд явуулсан. Тийм л ажил хийж явсан тэр сайн үү. Зөө. Тэгжээс нөгөө нийтийн олон нийтийн мөнгөийг бид нар те одоо ингээд нүүрсэнд нэг хэсэг мөнгө тавьна те. Нэг бол эрчим хүчинд нэг хэсэг мөнгө тавьна. Нэг бол батрын аврагаарт нэг хэсэг мөнгө тавьна. Тэгэл үүнд одоо гэр оролын хаан чамаагүй нэг хүн жорлонгоос солисон айл болгонд жоохон мөнгө тараана. Ингээд тарамдаад байна л да. Тэгээд ерөөсөө их томоор тийм шалбарны дотор жоохон ногоон бодог цацаад огт нэмэргүй пад харуулдаг байхгүй. Түүнээс нэг захаасан те системтэй бодиттой одоо шилүүд энэ хорлол энэ дүүрэг энэ хэсэг энэ хэсэг бол яг ингээд ногоон бус шүү. Энэ ногоон бус дотор зөвхөн ногоон шийдэл явна. Энд дээр бол нүүрсэнд эзэж мөнгө өгөхгүй, нүүрсдүүлэхгүй гэдэг юм аа тогтоогод өгч. Тэгэх юм бол бодиттой одоо дөрөвтөө үрдүг гарах гэдэг. Одоо бид ингээд тархацсан юм дотор чинь бол гарчихгүй. Ийм л юм явсан. Гэтэ би хэрвээ энэ төслийг те эйгу үр дүнтэй оновчтой аваа явъя гэж хэрвээ энэ салбар дээр тоглох юм бол хөдөө орон нутагт хамгийн түрүүнд хиймээр байгаа байхгүй. Арай үр дүн хурдан харагдана.
тий. Одоо дөнгөж ингэ нөгөө утаатай болж эхэлж штэ тий. Одоо мини Улаанбаатар болж эхэлж байгаа тий. Тэр цагта юу гэж бодчих. Өдөө оронцтой 330 хэдэн сум суурь газар байгаа тий. Тий. Тэгээ тэр болгоны одоо хөгжлийн яг жинхэнэ одоо алтан мөрөөдөл нь бол орон сууцчлах, тэгээд том уран зох барих, улааны станц барих. Тэгээд нөгөө төрбагаа булаад тэгээд айл болгон парта тэгээд ингээд болно гэдэг нь Улаанбаатарын копи фест хийх гэж явцгаач. Тий. Энэ ногоон шийдлүүд оруулаад аль болохоор нэг утаагүй шийдлүүд оруулаад хамгийн жижигхэн нэгж дээр маш хурд үр дүн гарна. Тий харин тий. Тэр бол ойлгомжтой. Энэ Улаанбаатар ингээд хүн болгон зогтааж штэ. Зогтаагаад чи бас хаашаа явах нь мэдэхгүй байна. Одоо улс төрчмөр хүртэл зогтааж одоо хар хорин гэдэг их хоёроо үлгэрээд унтсан. Тэгээ 100 мод гээд үлгэрээд унтсан. Ингээд бүгдээ нэг л гоё ногоон талбар дээр очиод өстой одоо л жинхэнэ халаад үе яриад байгаа байхгүй. Тийм байдгүй л байгаа байхгүй. Энд би асуудлыг шийдэж чадахгүй тэнд мөн л ялгаагүй хуучин асуудлыг чинь ухамсарны төвчөнд байгаа тохиолдол. Өгч яг тэнд ч үүс. Тэгэхээр таны хэлж байгаа зүйл дөө тэр одоо жижигхэн тосгон түүхэлж штеп. Энэ дээр шийдэл хийхэд бол маш хурдтай үр дүн харагдана штеп. Тий урд нь харагдана. Дээрээс одоо нөгөө тухайн бас нөгөө одоо юу гэх юм бэ? Мэдээллийг түгээх бас тий хэдэн мянган хүн гараад ирэх байхгүй тий. Гол нь аргалтай санаа. Яг гэхдээ юу л да. Дэмэг амарчилж явыг бол бид шууд яг нэг барилгын компанитай уулын бохор ногоон басыг хотхон хийгээ өвчих тэгэл насаараа тийм ажлыгаа сайхан байна л да. Тийм шүү дээ. Тийм барилгыг бодж байгаа. Хүмүүсийг айтаахан одоо эрчим хүчийг бодж орлого олгыг бодж бүх зорилго нэгдээд хийсэн ажилтай байж л та. Ингээ өвчих бол миний амарлаа юм л да. Тэгэх нь өөрөө энэ 200-аас 300 гэр болон ард иргэд тэгээ Улаанбаатарын ирээдүйн хүүхд чуг гэдэг одоо нөгөө энэ хүнд асуудлаас тойроод бид явах ёсгүй л байхгүй. Заавал дайрч гарах тийм. Хизээ нэгэн цагт нүүрс төлхийг бас сайжруулсан төлшийг ч гэсэн тэгээд 20 цаг ирнэ шүү дээ. 20 гэдэг тийм. Ойлоо тийм нэг шулуух ярьчих юм бол 20. Тий 20 цаг нь ирэх. 20 бөөрнг ярих юм бол бөөрнгийн сайхан ойлголт ярих юм бол хин ч одоо нөгөө хорж чадахгүй байгаад ингээд одоо хүрсэн байгаа шүү дээ тий. Тийм ээ. Тэгэхээр ойлоо ардын дайсан болох юм бол энэ хоёр нөхөр сууд чад нүүрс 20 гэдээсэн юм намайг алах гэж байна гэсэн хүлээж авах усуудыг холон байна. Ойлоо 20 гэж ярихгүй. Ногоон шийдлийг дэмжих тий. Тийм. Бас бөөрнгийн болчихлоо. Үгүй. Бид тэр хорихгүй шүү дээ угаасаа ихтэй. Хууль нь хизээ нэгэн цагт одоо бид тэр зогтохоос өмнө одоо улс төрчид чинь бүгдээрээ зогтаагаад байгаа шүү дээ энэ сэдвээс тий. Хорж чадахгүй байхгүй тийм биз дээ. Ийм бай. Энэ 20 гут equal тэнцүү нөгөө хүнд одоо хүний эрхийг зөрчсөн гэсэн юм ойлголттой байна. Тийм. Улс төрчид харагдахын тулд хүний одоо нөгөө дуу хөрөх юм гэж болохгүй. Ерөөс хийж болохгүй, ерөөс хурж болохгүй тавуу сэдв болохгүй. Тэгэхээр энэ дээр техникийн шийдэл нь өрсөлдөх хэмжээний үнэтэй техникийн шийдэл байна гэдэг нэг гаргалгаа. Энэ өнөөдөр хүртэл байгаагүй. Энийг өдөр гаргаад ирсэн юм тий. Одоо нэг пассив хаус шийдлээр шийдэх юм бол утаа хөрснө багтлалгаа гэдэг ингэ шийдсэн. За энэ шийдлээ арганы хатлаа тавьчихад нөгөө талд нь болохоор нүүрс буюу одоо төлж байгаа төлөнд нь асар их татаас өгöd. Энэ их мөнгө чинь ийш улсаад байх тохиолдолд өөдөөс нь сөргүүлээд ногоон шийдлийг ярих чинь өөрөө нэг гараараа тий хоёр өөр юм хийгээд байгаа юм. Тийм. Нэг л нутаа үүсгэж байгаа нөгөөд удаа багсах гад үзэх тий. Энэ болохгүй учраас ерөөсөө энэ чинь юу байхгүй. Энийн оронд ерөөсөө энэ. Энэ шийдэл шүү. Энэ хоригтой биш. Энэс хамаагүй дээр шийдэл байна. Дэмжихгүй байх тий. Нөгөөх нь дэмжихгүй байх, нөгөөхөө дэмжих тийм үү. Тэгээ Японы хуулиар одоо айл нөөс төлж болд юм болох уу тий? Болно шүү дээ. Нөөс олддохгүй. Зардгүй болохоор. Тийм. Тийм. Манайс нүүрс гэсэн үнэтэй болох шүү дээ. Угаас л үнэтэй байгаа. Манайх нэг харагдахгүй татаасаар маш их дэмждэг. Шинэ дуун дөрмаар жил болгон дэмжиж явдаг. Энэ бодлого ч өөрөө энэ нүүрс тааны үндсийг хүсвэр. Тэгэхээр тэрийг одоо зогсонгоо тэрнээс гарч ирсэн мөнгийг ногоон шийдэл болгон дээр болохоор тархаж тавьж өгөх хэрэгтэй. Зөв. Гэсэн ерөөсөө доо байхгүй юм ярьж байгаа. Зөв. Одоо шинээр барих байшин болохоор
одоо анханасаа бас тий бас юу тий стандарт байх дээрээс тэр байна. тодорхой хөнгөлөлтөй зээл өгч тийм үү тий. Тийм эрчим хүчний тариф гэдэг юм бол одоо ингээд жишээлбэл маш их хомсдолтой байх орон цагаар ашиглах юм бол их өндөр үнэтэй байх жишээ нь. Бусад цагаар нь ашиглах юм бол маш хямдсан байгаа шүү дээ. Манайс нэг томоогч ингээд нүүрсний станц дээр нэг 6-7 турбин ингээд мангар том турбин ажилладаг асар төрчдөг. Үйлдэл өдөр шинэ. Тэгэл тэрнээс гардаг тог ингээд тогтмол ингээд гарч идэг. Тэгэнгүүт бидний хэрэглээч нь заримдаа тэрийг жоохон давдаг болохоос ш бусд үед нь өөрөөсөө тэрний тэг доогрож идэг. Зөв. Айгүй их эрчим хүч сул байждаг. Тэр чинь шууд асаагаад унтраад байж болдгүй юм болохгүй. Тэгээ тэр том генераторыг чинь нэрэн тасаасан бол бид нэр яах вэ гэхээр энэ бүхэн оргил ачааллын төлөө бид нар улсын холбооны улсаас ч юм уу гадаад засны порт авдаг л да. Тэгэхээр энэний төлөө бид нар дахиад шинэ станц яриад байгаа байхгүй. Энэ бүхнийг давахын тулд дахиад нэг том станц. Бусад үед нь тэгтээ дөрөв хангалттай илүүдэж байна. Тэгээ энэ талаасаа бодох юм бол одоо нэг бисээ байшин бас даваа тал гарч ирнэ л да. Та халаагуур хэзээ залгаж байна. Угаасаа залгахгүй болно. Хэрвээ та жоохон дутуу барьчих юм бол хэзээ залгаж байна. Одоо шил заавал тэр оргил ачаалал болооцлаад алзаад шаардлага байхгүй гэсэн үг байхгүй. Буруу 24 цагийн дуртай үедээ халаагаараа залгаж байна. Гэвч чи өөрөө энэ нөгөө оргил ачааллыг хуваалцах тийм тараах гэдэг юм аюул том үр дүн тийм бол нөгөө дуртай үедээ дуртай цагаараа залгах. Тэгэхээр хамгийн үнэгүй үед нь эрчимс үнэгүй гэдэг юм уу одоо хамгийн бага тарифтай үед нь жоохон залгаад авчихдаг байсан чинь 24 цагаа барих чинь. Энэ даваа талыг бас ярьж байгаа юм тийм. Юу л да. Нүүрсийг хориглох гэдээ ярихаар эвгүй байгаа тийм. Тийм ба. UNICEF-ийн хүүхдийн сангийн судалгааны репорт гэж нэг актив репорт 2017 оны өгөл 18 оны гарсан. Энд дээрээс ихээр няраа хүүхд баг насны хүүхдийн уушгаар орсон нөгөө нэг маш нарийн шигтэй тоосонцор. Ураг тархинд нөлөөлж байна. Яа. Гэдгийг олоод тогтоо гаргаад ирсэн. Тэр маань өөрөө юу гэхээр бид нар өөрсдийнхөө ирээдүйг зур шууд болшилж байна. Болшилж гэсэн. Бид ер нь талаа амжирч байгаа. Ирээдүгээс сайн сайхан байлгаж юм. Бид чинь ингээд нэг 20 жилийн дараа өнгө хөрс болно шүү дээ. За би 20 жил байсан. 20 30 жилийн дараа бид зөвхөн өнгө хөрс болоод тийм биз дээ. Дараагийн хөрс одоо өнгө хөрсөн дээр болгох хүүхдүүд маань өөрсдөө оюуны чадахгүй болохгүй шүү дээ. Тэр утгаараа яндан гарахыг хориглох ядаж бүсийн хязгаарлалыг тогтоох боломжтой байхгүй юу? Яг тэгэхээр суулын цэцэрлэгийн бүсэд 500 м газар яндаггүй босгох юм бол тэр өөрөө тэр хүүхдийг алхаж замл хийж байна гэсэн ойлголтыг бид авах хэрэгтэй. Тэгээд тэгвэл ингээд сайн дураараа тий болио гэдэг юм чинь нийгэм түгэх хэрэгтэй. За болио тэгвэл өөр орнд шийдэл ажил. Тий би хөлж хүмүүргүй. Гингүүд та тэгвэл ингээд бололч. Та тэгвэл ингэж газан шийдэл байна тий. Нөгөө одоо цахилгаан тариф хөнгөлөдөг шүү. Гэвч иймэрхүү юмнуудаа ингээд тодорхой бүсчилж харагдах хэмжээнд хийхгүй бол тоо төгсөл гарсан хүн болгон тэгэл долоон буудалчныг хийгээл тарих хэлцнийг хийгээл ингээд явахаар ерөөсө нөгөө хөрөнгө оруулсан айлууд нь өөрсдөө хохироод тусч байгаа байхгүй. Яг хажуудлын чайл 4-5 юм. Дураараа ингээд хүмүүс гарч байгаа. Гэтэл та ногоон байшин барьчихад энэ чинь амьдраад идэх. Тэгээ гудамж талбай чинь хизээж шавраас салдгүй. Яг тэгэхээр доогоор нь дургуй болох гэдэг хүлээ гэдэг. Тийм учраас нөгөө асфальт хийж болдгоо. Тэгээ хохирчод байгаа байхгүй. Тэгэхээр төрс яах вэ гэхээр бүр ингээд юм зоондох тагаад сургууль цэцэрлэг хүний нөгөө шууд одоо хүүхэд ингээд хордоод байгаа бүсэд яндан гарахыг хориглож өгöd. За энэ дээр бол ногоон шийдлүүдийг дэмжээ гэдэг ингээд тэгэхээр эн чинь энэ бүсэд амьдарч байгаа улсууд энэ зах хязгаарт амьдарч байгаа улсууд таах гэхээр одоо ингээд энэ ардлаас мөхөө өртөд байна. Ийшээ тэлээд өгч байгаа тий. Чи өөрөө өөрийгөө хөдөлгөж байгаа. Тэлээ томруулаад өгөөч. Бид нар аягүй гоё шүү дээ. Тэгсэн чинь ардлын гудамжнаас ингээд банк үнс нүртэй тах юм. Тэгэхээр чи өөрөөсөө ингээд тэг нийгэм өөрөөсөө тий. Ингэж явах. Ийм бодлого бид төвшүүлж байгаа. Таны толгойн дотор бол одоо яндангүй болох одоо бүрэн зураглал багтж байгаа. 300% байна. Хангалттай байна. Тий. Тэр одоо заавал пассив гэдэг юм байхгүй. Тийм. Үүний хаанч болж болно. Ерөнхийдөө бид нүүрсэнд өгдөг тасыг л болж. Тэгэхээр аяндаа бүх юм зэгцэр. Зөв. Тэгээ одоо мэдээлэхгүй хүмүүс бол илүү ингэж тэр чадах юм уу гэсэн тий эргэлзээтэй байх хүмүүс болсон доо. Тэгэхээр ингэ шүү дээ. Одоо нөгөө загстай байшингаа одоо томруулаад хүнтэй байшин болгож байгаа. Хүнтэй байшин. Юу хаана? Сүхбаатарын тал.
Өдөн Өнөөдөр намайг ирж хонооч гэдгсэн шүү дээ. тэгвэл сумын газрыг засаг дарга байхад бид окей болоод зөвшөөрөл авцсан. Машингаа барьсан байхгүй. Тэгээ машингаа барьчаа бэлдээд байсан маань бас улс ресторанс болоод шатаг амжаагүй. Бас талбай дээр чинь бас бөөн юм болоод ирсэн шүү дээ. Тийм. Гэрмээр барьцгаагаал ингээл гэл дайм болох юм болов. Тэгээ бид нэр тэрийг хийж чадаагүй байхгүй. Тэгээ тэр машин маань ёсороо байгаад архангаа яваад гисэн. За. Хасах 45 градусд очиж онцгосон баг. За. Одоо тэр нэгсүсийн байгууллагын төслөөр авсан л да. Аа. Тэгээ нэмэх 18 градус байсан баг. Хасах 40 градус, нэмэх 18 градус гэж байна. Хангалттай болох юм баггүй. Хасах 40 хэдэн градус дээр дотор 45 дээр дотор нэмэх 18 байсан юм уу тий? Вау. Тэгэхээр энийг ингээд хүнтэй тавьчих. Тэгээд одоо жинхнээсээ нөгөө хүн болгонд тий зөөр ухуул. Одоо би чинь загас тавьж чад ингээ ухуулах гад оролдоод басан. Одоо бол дараагийн ээлжинд яаж ирэхэд яг жинхэнэ бодтой хүн амьдарч болох болсон. Жижигхэн байсан чинь шал өөр гэдэг хүмүүс ойлгоод байгаа байхгүй. Тэгээ бүр ингээ дотор нь хүн амьдартай, дотор нь ингээ устай, моолтой, хөргөчтэй, тогтой гэрэлтэй ингээ байж байгаа. Тэгээ нэг 2-7 хоног тавьчаад ингээ авах юм хөдөлгөөн хийндэ. Тэгэхээр энэ чинь бас нөгөө нийгэм талаасаа ойлголт нэмэгдүүлэх гэсэн юм ажлын маань хэсэг гэдэг. Бид бас хүрээлэн ингээд амгаа өргөх шиг гэдэг нь тий. Тэгээд өөр бас хэсэг усуд нийлээд байгуулсан хүрээлэн сургалт судалгаа хийдэг. Пассивын арга зүйн түгээр дэлгэрүүлдэг юм хэсэг нэг улсууд байдаг байхгүй. Бидний хийж байгаа ажил. Энэ утаанаас аргын чинь одоо хамгийн төгс шалгалсан хэлбэр чинь энэ шүү гэдгийг л ойлгуулах. Та дутуу хийж болно. Танах шиг. Тэгэх юм бол таны нөгөө хэрэгцээ чинь жоохон байдгаараа. Зөв. Манайха одоо хаус барьж байгаа шүү дээ. Тэрнгээр хэд хэдэн пассивын санааг аваад тий бас өвлөгөө аваад барьж байгаа юм. Тэгээд нөгөө юу агааржуулалтын систем модалдаж авсан шүү дээ. Тэр чинь яг нөгөө орж байгаа хүйтэн агаарыг дотор барьж байгаа бохирдсан агаарынхаа дулаанаар солиод халаачдаг. Халаагаад болж ирсэн. Тийм халаагаад одоо нөгөө гарч байгаа агаарыг хүйтэн болгоод тэрний халууныг аваад тэгээд уруулаад гаргана гэсэн юм биш үү тий? Уруулаад гаргаад тогтмол 24 цаг. Тий. Тэр үеийн үр дүнтэй. Яг бид нар туршсан. Тий, тэрэн дээр харин тэрэнд найдаад тэрийг суулгасан байгаа. Бас одоо пассив хаус яаж барьтын би одоо нөгөө хит хитэ удаа очиж үзээд бараг тэр нөгөө архангаар явсан байшин худалдаж авангаа алдсан шүү дээ. Ахад тийм байшин байгаа л авахгүй шүү дээ. Тэгээ яасан гэсэн тэгээд нэг харж агаад авсан санаа нь болохоор яг пассив хаус болохын тулд одоогийн байдлаар бол ер нь ингээд байшингаа ёроолгүй одоо юу таацгүй юу яах юм бэ? Үлгийдж авах юм байна. Тийм үү? Тэгээд дулааныг их үүсэр болох нарийн сайн тусах цонхтой байх хэрэгтэй юм бэ. Тий урагшаа харсан цонхтой. Тэгээд тэр нь 100 одоо хэтэрхий халахгүй тулд бас нөгөө сүйдэрвчтэй байх хэрэгтэй. Ягаад гэх юм бол өвөл нар чи ингээд доогоор явах болохоор тийм үү? Зөв. Тэгээд одоо орж ирж байгаа агаар зуултын агаарыг бас харьцангуй ингээд дулаахан бүлийнхэн болгочих оруулахгүй бол гинт хүйтэн агаар орж ирэх юм бэ. Цонх сайн байх ёстой юм бэ гэсэн тийм мэдээлэл аваад аль болохоор тэрийг одоо төхүүлэх гээд үтсэн байгаа байхгүй юу. Тэгэхээр пассив гэдэг нэрийг авч чадахгүй. Тэгээ мэдээж одоо пассив чи сая бид нар ярьсан л та нөгөө 80%-аас дээш одоо нөгөө дулаан алдагтал тийм хэмжиж тэр одоо тодорхой нэршлиг авах. Нэршлиг авах. Тэгэхээр манай байшин болохоор пассив гэдэг нэрийг авч чадахгүй ч гэсэн тийш дөхүүлээдээ даалгараад явчихвал мэдээж одоо ер нь яагаад тэгж шийдсэн бэ гэдэг. Энэ чинь нэг мотивац шиг сонир байхгүй. Мэдээж ухамсартай, ухаантай мэдхгүй мэдээлэл сайн цуглуулдаг талаасаа нэг ойлгомжтой. Нөгөө талаасаа яг тийм шаардлага байсан уу? Яагаад тийм булаахан байшин барих шаардлага байна? Юу вэ? Манайх чинь сэлэнгийн багхгүй юу? Тэгээд нөгөө мэдээж нөгөө цахилгааны удас татцсан. Гэтэ амьдарч байгаа хугацаанд нь шүү дээ. Тэнцээ
100 зөвлөж амьдарч исэн л та. Тэгээд цахилгаан ингээд Улаанбаатарыг бодох юм бол айгүй давтамжтайгаар нөгөө тасарчдаг. Тэгэхээр одоо тэр үед би одоо яаж амьдрах юм бэ гэж бодсон л доо. Тий. Тэгээд бас тий ямар нэг юм болоход монголчин бас нөгөө цахилгааныг ялангуяа тэр сэлэнгийн цахилгаан гэдэг чинь Оростой холбоотой тал байгаа шүү дээ. Оросоос авч байгаа. Албач болохгүй тэр гойд нь. Тэр би чадвал одоо гал мал төлмөрөг санагдсан. Ятаргаатай шүү дээ. Уус нугаж гарна. Тийм. Ийм л дээ нөгөө бид нар алт төлөөд мөнгө жинхэнэ сурцсан бүр тэрэндээ тассан ард юм баггүй юу? Галгүй бол энэ тэрэг одоо ингээд эсэргүүцсэн хөдөлгөөн байгаа шүү дээ. Пассив ярин гол Монгол хүн галаа харж байгаа ингээд ярьсан. Зөв. Тэр хэсэг хүмүүсээс харахад бол гал төлөх чинь тийм зовлон биш. Угаасаа галаа ингээд манах дуртай. Тий, хөдөлгөөнтэй ингээд гарч ингээд нүрс хаглах, хөлөөмөлөөр хаглах гэдэг иймэрхүү ажилдаа бүр ингээд тасцсан гэх юм. Тэгээд тэрийг өгүүлдэг. Пассив дотор ороо суучих юм бол юу хийх юм байхгүй болчих. Үнээр юу ч юм байхгүй. Тэг. Бүр ингээд сүлд өөдөө телевизээр үзээд эцэн сав өргөөсөр багс өөдөө гарч чадаа тий. Өө яста. Шалтими. Тэг манай их чинь тэр байдаг байхгүй. Тийм башин амьдрах дургу. Цагаад гэрлүү яваад байгаа. Зөв. Тэгсэн мөн. Галыг тийм зовлон гэж үзэхгүй байх эсвэл үг юм шүү. Зөв. Гэхдээ утааг бол зовлон гэж хараад байгаа тий. Тийм. Логик зөрүү байгаа. Тий. Тэгэхээр яг нөгөө яндангаа аваа ийлэх юм бол дулаан эрс сайжирдаг гэдгийг бид нар бас яасан юм аа. Нэг монгол гэр дээр хийж үзсэн. Ер нь л юм тийм шүү дээ. Одоо аливаа гэрч юм уу байсан ч юм ингээ сайхан манайх жимбитэл дулаалах гэж оролддог тийм. Хатвчаа битүүлээл одоо ингээ монгол гэр шин дулаалж байгаа юм ингээд хаяач манаас ингээ дулаалдаг тийм. Тэгээд нөгөө яндангаа л үлдээчихдэг. Тэнгүүд хаалга онгоолгонгод тэндээс хүтэйгээр уурчрээд яндангаар гарах. Тэгээд тэр хамаг нөгөө дулаан гаргаж авчихаар байдаг. Угаасаа ямдын чинь тийм зорилттой. Халсан агарыг дээш нь суулж авах зорилттой. Тэр нь 100 градус 200 градус хавчлаа явах юм шиг ингээд бүх дулаан гаргаж сороод нэгдэг. Бид нэрээс анзаардгүй. Хэрвээ тэр яндан байхгүйсэн бол энэ дулаан хадгалагдаад байх юм байна гэдгийг бид нар яасан гэхээр монгол гэр бариад тоон мэдтүүлж байгаа дагаас ирж тавиад мэдсэн чинь пассив гэр шахуулсан байхгүй. 2018 онд ч гэдэг нөгөө анхны туршилтууд хийж авах үед дандаа бас нэг жижиг гэр бариад тэгээд тэрийг нэлээд сайн дулаалаад тэгээд шөнийн хөнгөлөлтөй орчин нөхцөл тарифын одоо гарч чулуун гэдэг улаасаа шалгаад тэгээд үлдсэн мөн л ялгаагүй огт тог юм зарлгүйгээр үлдсэн баггүй. 0 төгрөг. Тэгэх мөртлөө мөнхийн хорон гарцсан. Өстой жинкнээс янз бүр гэрсэн. Тэгээд тэн дээр юу гэж анзаарсан бэ? Ерөөсөө тэр агаар ингээд яндан гэдэг чинь өөрөө алтулж явах үеийн бол мэдээж заашгүй хэрэгтэй. Нөгөө угаарын хэрэг сурах. Бус үед нь таглаж ихээр нөгөө карбон моноксид бол одоо нөгөө угаарын угаарч хүч гэдэг чинь яндагаа бүлж чаддгүй байхгүй. Тэгэхээр анханаас яндангүй шийдэл ер нь хайх нь өөрөө их олон ажилттай байна. Яндантай байх нь тий. Яндантай байх нь бол амар халуун. Тэгээ заримдаа амар хөрнө. Тэгээд дотор орчны агаар нь муудна. Нүрс зөө. Тэр нүрс зөөх гэж гарч орох хооронд чинь өнөөдөр одоо төлж байгаа нүрсний чинь дулааны чинь баг ихэнх хүн гараа авчих шүү дээ. Гарч орно. Тэгэл хашаа хороогоор нь дүүр ингээл нүрс овоолсон юм байдалтай байх юм байна. Энийг ерөөсө болчихгоо зэрэгээр айгүй айдохтай амьдрах юм байна гэдэг энэ одоо логик гаргалгаал уулна. Адилхан дүндээ дүн л байхгүй нүүрс нэг 200 сая цаас төлж байгаа энэ тог 200 сая цаас төлж. Яг адилхан үр дүн төрнө. Тэр нэг уус болохоор аяг жаалгад өгөхөөр тогч ачаал дийлэхгүй шүү дээ. Одоо энэ бүх айлыг тогтоолох юм бол манай цахилгаан станц шиг 10 цахилгаан станц байгаа ч хүрхгүй гэдэг ингээд онцлоод идэх байхгүй. Тэр тийм биш ээ. Сайн дулаалчих юм бол энийг заавал энэ уралдаад тэр орон цагаар ачаалаад ах шаардлага гэдэг үнцэг гаргаад бид нар ямар нэг тийм өгөөсгөлийг бүгдийг нь хязгаах юм аргумент юм бэлтгэлтэй байна. Тэгээ надад хэн ч ирээд маргаж болно. Бэлэн гэсэн юм дгүй. Тэгээ ер нь ингээд өнөөдөр өөх мессеж болохоор байна шүү дээ. Тэгээ одоо гал төлөхгүйгээр нөөс төлөхгүйгээр өвлжиж болох юм биш үү?
Айгуу симпл тий. Тийм. Тэгээ 10 за сая ярьснаар бол 15-аас 21 градусаар хонж болох юм биш үү? Тий. Ерөөсөө яндаангуу Ирж хоноор би нэг Зүхбаатарын талбайд энэ жил яаж хийж байгааг нэг болоолоо 50. Тэгээд ирж хоноод томокоо дотор нэг хонох юм бол бас тэгээд маш олон хүмүүс. Тийм ээ. Би бас өнгөрсөн жил хоны гэж ярьж ирсэн шүү дээ. Тэгээд бас манай байшин өвөл ямар болох нь бас та бүхэн хараарай. Тэгээд пассив гэдэг нэр авч чадахгүй ч гэсэн төхөөлж хийсэн ямарсан одоо хэдэн сар хүртэл дулааны систем асаахгүй явах уу тий? Тэгээд чаленж хийн шүү дээ. Тэг үлдсэн жоохон тэг хэрэгцээ гэдэг жоохон хэрэгцээ үлддгийн зайшгүй. Тэр үлдсэн хэрэгцээг бид нарын төл тавиал болчихдог. Хэрвээ тийм хийхгүйгээр шууд нарын төл авчиад тавих юм бол хашаагаар дүүр нарын төл байгаа ч хүрэхгүй. Нөгөө нэг бол нөгөө бараг дэлхийгээ халаах хэмжээний тий. Дэлхийгээ халаадаг одоо манай үйл дээр тийм байхгүй одоо бүр дулааны артгатлал байдгаа бүр гэрэл ордог нэг хэсэгтэй заяа. Бид нар одоо бараг дэлхийгээ халааж байгаа юм гэж бодоод тийм байгаа штэ. За тэгээд шинээр байшин барьж байгаа хүмүүс одоо нэг удахгүй би одоо байшин барьж байгаа явцыг Томоко's house гэдэг бас контент хийгээд цацгаад одоо ер нь бэлэн болж байгаа. Тэгээ одоо энэ явцсан дээр те одоо танаас авсан нөгөө агааржуултыг суулгаж байгаа, дулаалах хийж байгаа тэр хэсгийг бас гаргах байх гэж одоо тэгээд. За Монголын ямар гэсэн ялангуяа Улаанбаатарын агаарын бохирдол амьдралын орчны төлөө маш том хүч нэмэл оруулж байгаа Ганбаахта баярлалаа. Баярлалаа. Зөндөх баярлалаа. Ингэж энэ чинь одоо нөгөө түгээн олон нийтийн түгээн зөв талаас нь өөрөө бас эрсдлээ хүлээгээд зориг гаргаад ингээд байшингаа барина. Тэр чинь бол бас л Улаанбаатарын утааны тухай бас хаанагтай болондоо бодож байгаа гэж бодчих. Тэгэхээр сайхан сэтгэлтэй томоокод бас их. Баярлалаа. За өнөөдрийн Томокогийн найз маань Ганбаах байлаа. Ганбаахаар мөнгө шилжүүлэхээр Ганбаа гэж гарч ирж илээ шүү дээ. Ерөөс 2 саяас дээш дүүр шилжүүлэхээр гарч ирдэ шүү дээ. Таны нэр чинь Ганбаа юм уу жинхэнэсээ? Сонирхолтой байгаа. Ганбаа Осака гэдэг тийм байлаа шүү дээ. Осакад. Тийм шүү дээ. Хөл бөмбөгийн баг уу? Тэр тэгж намайг дод Ганбаа Осака. За. Бумаг. Тэгвэрч байгаа тийм. Тийм. За их баярлалаа. За баярлалаа. Тийм. Надаас одоо Ганбаах манай зүгийн балт бас дуртай. Тий, дөрөв бас авчирч өгсөн их баярлсан. Тий, энэ одоо самартай зүгийн бол тий. Бас байгалийн зүгийн бол энэ ихтэй одоо шинээр удахгүй шинэ жил одоо шинэ ургац гарах юм байгаа. Энэ бол арай нөгөө энэ жил хурааж амжааг болохоор өнгөрсөн жил энэ дуртай их өстой хөрхөн. Лого сүүл шинжилсэн тий. Энд би их дуртай. Их баярлалаа. Баярлалаа. Дахиж ирж байгаарай Ганбаах. Өөдөхгүйгээр ирнэ шүү дээ. Тэгэхээр өөр гоё шийдвэр юу вэ? Энэ удаагийн нэвтрүүлгийг ингээд өндөрлөх чинь. Тэгээд дараагийн тийм өвхлийн тухай нэг ярмаар санагтаад өвхлийн тухай яригээд өвхлийн тухай ярих одоо зочдыг хайгаад ирсэн болохгүй байгаа шүү. Удахгүй өвхлийн тухай ярина. Дараагийн дугаар дээр уулзцгаа баяртай.